Ховд аймгийн Дарб сумыг олон алдарт нийлвэлгийн олхноо түмний нутаг хэмээн малынхаа үйлдвэр ухсааг сайжруулах, мал махны чанар стандартыг хангах замаар эрүүл мал, эрүүл бүс чиглэлийг баримталж, төвлөрсөн зах зээлд хүч төрж буй дарбчүүдийн түүхийг энэхүү бичлэгээр хуваалцъя. За манай нутаг бол одоо Алтай хангаа говь тал хэр болсон ийм жоохон байгалийн өргөнц төгцтэй ийм сайхан нутаг байгаа. За манай сум 3000 гаруй хүн амтай. За үүнээс одоо 800 гаруй өрхтэй, үүний одоо 532 одоо малчин өрх байдаг. За одоо төсөл хөдөө аж ахуйн чиглэлээр бол одоо зохицоор нь энэ сум нутаг мөн малчдын хоршоог дэмжиж ажиллаж байна гэж харж байна. За тухайлах юм бол за Ховд аймагтай хамт сутаа үйлдвэрийн хоньны манс генофонд алдагдж байгаа ийм нөхцөл байдал байгаа. Түүн дээр нь одоо бас энийг генофондыг хамгаалах чиглэлээр үржлийн нэгжийн ажлыг бас төслийн зүгээс дэмжиж одоо үржлийн цөм зургийг бий болгох тал дээр дэмжиж ажиллаж байна. За 2025 он гарсаар сумын мал эмнэлгийн засагт мал эмнэлгийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангасан байна. За энэ мал эмнэлгийн лабораторийн тоног төхөөрөмж маань бий болсноороо бид нар сумдаа малын махаа эрүүл аюулгүй гэдгийг ингэ шинжлэх ийм бүрэн боломжтой болчихж байгаа. Хүнсний эрүүл ахуй гэдэг бол одоо нэн тэргуунд тавигддаг ийм шаардлага болсон. Энийгээ сумдаа одоо шийдэх боломжтой болж байгаа. Бид бүхэн бас сум орнотынхоо оролцоог тухайн үед бас үүргээ хүлээсний дагуу ингээд хамтраад ажил хэрэг маань бас жишг болох хэмжээнд явж байгаад туйлын талархалтай байна. Манай улсад сурганцад тооцогдох сутай үйлдвэрийн хонь энэ л нутагт бий. Мах, ноосны гарц сарвинтай энэ үйлдвэрийг өсгөж, үржүүлж, зах зээлд үр шимийг нь түгээх ажилд хоршоолагчдын хамтрал чухал нөлөөтэй. Тэгвэл энэ чиглэлд үлгэр жишээ болон түүчилж яваа хоршоолагчид бол баялаг сутайн хөгжлийнх юм. За манай оршоо манайх 2020 онд малчтынхаа санал санаачлахад ороос үүсгэн байгуулагдчихсэн. Малчтынхаа малаас гарч байгаа түүхийд малын ашиг чимийг нэмэгдүүлэх зорилготойгоор бид нараас үйл ажиллагаагаа өргөжүүлэн явж байна. Монгол улсын хэмжээнд 20 гаруй үйлдвэр байдгаас Ховд аймагт 2хан байдаг үйлдвэрийн нэг сутаа үйлдвэрийн хонь байгаа. Энэ үйлдвэрийн хонь маань бас онцлог мах ноосны чиглэлээр ашиг шим өндөртэй тийм сайхан мал байд юм аа. Даруй сумдаа бид нараас энэ сайхан ашиг шим сайтай малынхаа удам ухсаа ген бондыг хадгалж хамгаалах зорилгоороос хоршооныхоо дэргэд сутаа үйлдвэрийн хоньны үржлийн нэгжийг бас бий болгон ажиллаж байна. Эхийн тижээх замаар бид нар сургыг махлуулж энэ маань амжилттай болж бас улмаар цаашаа малчтынхаа 2000 гаруй хургийг одоо Баялгийн аймгийнхаа азот үйлдвэртэй хамтран өнгөрсөн жил бид нар бас экспортод махыг гаргасан байгаа. Энэний хүрээнд бас малчтай бодиттойгоор 30-40 сая төгрөгийн орлого бас нэмэгдсэн ийм бас олон давуу талууд байгаа. Төсөлтөөгөө хамтран бас одоо хоршоо маань одоо нэг цэгээр мал махаа борлуулах одоо энэний хүрээнд бол хоршооны үйл ажиллагааг тогтмол болгож өгч байгаа нэг онцлог бол энэ орлого нэмэгдэх хөгжингүү болоход бас ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Сутаа үйлдвэрийн хоньны цөм зөргийн төв болгох, цэвэр байдлаар нь үржүүлэх, Баруун Монголын хамгийн амттай брэнд болгох зорилгоор л одоо бид нар бас үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна. Хоршооны гишүүд малын гаралтай түүхийд нэгдсэн байдлаар хадгалж, улирал үл харгалзан зах зээлд борлуулахад төслийн дэмжлэг тунчиг нэмэртэй байгааг хоршооны гишүүн онцлсан билээ. Би баялаг сутаа хөгжил оршооны үржлийн нэг сүргийн бүтэц хариуцсан малчаа. Миний нард гарагдж байгаа цагаан хөргүүрийг болохоор адап төслөөс бид нэр төгсөн байдаг. Мөн давхар том машинд мал ачхад гаргадаг тийм давтсан бас өгсөн байдаг давхар 30 ашаа байдаг. Энэ хөргүүрийн давуу тал нь гэхээр бид нар урд нь малынхаа бүтээгдэхүүнийг орлуулахдаа хувь хувьдаа хадгалдаг байсан бол одоо бол малчд бөөнөрөө нийлээд энэ адап төслийнхаа хөргүүрт хийгээд их хэмжээгээр бид нар борлуулж байгаа. Нэг талд нь болохоор сүү цагаан идэ, аар уул, шар тас одоо малын түүхийг бүтээгдэхүүнүүдийг нэг талд нь бол одоо махыг хадгалдаг байгаа. Манай оршоонд өгсөн контейнер маань малчдтай ийм төслөнтэй байгаа. Дарб сум нь баруун бүс болон нийслэл рүү мал мах тээвэрлэх голцыг болдог. Энэ онцлогийг харгалзан үзэж сумын мал эмнэлэгт дэвшилтэд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн нь зах зээлд эрүүл аюулгүй хүнс нийлүүлэхэд тулгуур дэмжлэг болжээ. Манайд бол адап төсөл маань 21 төрлийн багаж төхөөрөмжүүдийг өгсөн байгаа. Энэ тоног төхөөрөмжтэй лабораторитой болсноороо сумдаа бүтээх хийх урам зориг өгсөн. Эхний ээлжинд сүү мах шинжлэх 100% оригинал байгалийн сүг бодолтоонд гаргах. Махан дээр ямар нэгэн бруцеллоз юм уу эсвэл антибиотикийн үлдэгдэл малд байгаа өвчин, вирус, хүнд халдах тийм бодис байна уу?
дээжийг нь авч бид нар энд шинжилээд лабораторийн бичиг гэж гаргах ёстой. Баялаг сүтэ хоршоо гэдэг маань болохоор манай даруй сумын номер 1 хоршоо. Тэрнийхээ махыг бид нар хамгийн ихэнд ингээд шинжилж дээжилж авсан. Ямар нэгэн мөртлөөс ямар нэгэн хант байдгийн үлдэгдэл гараагүй байна. Чаашлаад манай лаборатори өргөжинд хилээд магадгүй нэм вирус судлах жишээний тийм чадвар сураад ирэх юм бол манайхад ойрын орчны сумуудыгаа хамраад нэг лаборатори төвдөө болох аймагтаа тийм бодлолоор лабораторио бол өргөжинд хилнэ л гэдэг зорилготой явж байгаа да. Дарив сум ийхүү эрүүл аюулгүй мал мах ханган нийлүүлэх нэг цэгийн завгар үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлсэн баруун бүсийн жишг сум болон хөгжиж байна. Энэхүү жишгэн цаашид өөр сум, орон нутаг, малчид, хоршоодод үлгэр дуурайлал болж хөгжлийг түүшээлэх цаг ойрхон буй заа.